Дэлхий дээр амьдардаг хүн төрөлхтөн бид бол өөрсдийн оюун ухааны хүчээр дэлхийг захирагч төрөл зүйл болон хувирсан билээ. Хэдийгээр хүн төрөлхт бусад амьтдаас ялгарх оюун ухаантай мэт боловч хаяада өөрсдийн аратналыг шинжийг бусдаа үзүүлж цаг үргэлж нэгнийг алж хохироож бас сүрүүлж байдаг. Бас хүний ухамсаргүй буруутай үйл ажиллагаанаас болоод дэлхий гариг маань нэг өдөр л сүрчих гээд байдаг. Мөн биднээс шалтгааллахгүй олон зүйл өнөө бидний амьдрчүү дэлхийн ертөнцийг устгаж таныг өхөлд хүргэж чадна. Тэгвэл өнөөдрийн дугаараараа хүнээс хамааралтай болон байгалийн ямар хүчин зүйлүүд биднийг устгаж үгүй их боломжтой талаар өгүүлье. Угаасаа хаана бэлтгэлтэй байсан зүгээр үстэй. 1. Цүмийн дайн. Хүн төрөлхтөн нэгнийгээ устгахаар цүмийн зэвсгээр занал хийж сүрдүүлж байсан явдлууд нэгээс цөөнгүй тохиолдол байдаг. Олон улс гүрнүүдийг хамарсан цүмийн дайн дэлхийд дээрх амьдралыг сүйтгэх боломжтой бөгөөд үүний үр дагавар асар аимшигтай юм. Цүмийн зэвсгийн тесрэлтээс шууд ялгарх температур, тесрэлтийн долгион, цацар гэдэг тунцаар сая хүний амь насыг хохирохоос гадна урт хугацааны дэлхийн нийтлийг хамарсан нөлөөллийг үүсгэв. Цаашлаад олон тооны цүмийн зэвсгийн тесрэлтээс үүссэн та тоос нь агаар мандал тунаж нарны гэрлийг хааснаас цүмийн өвөл үүсэх магадлалч бий. Энэ үзэгдлийн улмаас дэлхийн температур эрс буурж, урмлын урсгал зогсон, дэлхийд даяар өрсөглөн өвчин эмгэг цаг агарын эрс өөрчлөлтөнд хүргэнэ. Мөн цүмийн тесрэлт нь дэлхийн агаар мандлын озоны давхаргыг сүйтгэж нарны хэд ягаан туяаны хортой нөлөөллөөс хамгаалах дэлхийн байгалийн хамгаалтыг үгүй их магадaltaй. Дээрээс нь бас цацар гэдэг тунц нь ус хөрс агаарыг бохирдуулж олон жилийн турш хүн амьтад болон генетикийн мутац хорт хавдар үр удамд нөлөөлөх эрсдлийг үүсгэнэ. Цахилгаан харилцаа холбоо, эрүүл мэндийн үйлчилгээ, усан хангамж зэрэг нь орчин үеийн нийгмийн дэд үтцийн сүрэл нь дэлхийд даяар хаос, хямрал, өвчин эмгийг тарахад хүргэж хүн төрөлхтний тогтвортой оршин тогтнох чадварыг эрс бууруулна. Ингэснээр эцэстээ цүмийн дайны дараа хүн төрөлхтөнд амьд үлдэж чадах хэсэг нь маргаантай асуудал боловч ийм дайны үр дагавар нь үнэхээр аимшигтэй бөгөөд дэлхий дээрх амьдрал урт хугацааны үл буцааж болох аюул нүрлүүлж утгаар нь дэлхийг сүрүүлэх боломжтой байлээ. Ер нь бид өөрөө өөрсдийгөө үгүй их зэвсгээ бүтээчихэд байна шүү дээ. 2. Хим ба биологийн зэвсгүүд. Биологи болон химийн зэвсгүүд нь хүний эрүүл мэнд, байгаль экологид ноцтой хохирол учруулах боломжтой ш дэлхийг бүгд нь устгах чадвар хязгаарлагдмал юм. Гэвч хүнд үзүүлэх хор уршгаараа цүмийн дайны араас ордог билээ. Биологийн зэвсгүүд нь элдв янзын өвчин үүсгэгч вирус, бактери зэрэг организмуудыг ашиглан хүн амьтан болон ургамлын төрөл зүйлийг өхүүлдэг бөгөөд ийм байдлаар цаашаа улам дэгдэж халдвар тархалтыг үүсгэх замаар хор хөнөөл учруулдаг. Биологийн зэвсгийн хамгийн том жишээнүүд бол Сибирийн шарах, бом, цэцэг өвчин, ботулизм, мөн тарван тахал зэрэг өвчин үүсгэгчд билээ. Эдгээр өвчин үүсгэгчид нь хэдий тодорхой нөхцөлд хурдан тархаж өндөр хор хөнөөл учруулах боломжтой ш дэлхийн бүх амьдралыг устгах чадваргүй. Учир нь эдгээр өвчин үүсгэгч болон байгалийн шүүлтүр, тэсвэрлэх чадвар, газар зүйн онцлог шинжээс үүдэн хязгаарлагддаг. Гэвч хүн төрөлхтнийг үргүү болгодог ч юм уу тийм өвчин хийхтэл хүмүүс чинь явандаа хоорондоо алдцаа цүмийн дайн энэ хийж болно шүү дээ. Тийм учраас биологийн зэвсгүүд бол шууд биш ч дан байдлаар дэлхийг сүрүүлж чадах зүйлсийн нэг юм. Харин химийн зэвсгүүдийн хувьд мэдрэлийн систем, амьсгалын эрхтэн, арьсны эсүүдийг гэмтэх зорилготой хортой химийн бодисуудыг ашигладаг. Эдгээр нь бүс нутгийн хэмжээнд асар их хохирол учруулж болох ч дэлхийн даяар тархах, эсвэл дэлхийн экосистемийг бүгд нь устгах хангалттай хэмжээнд үйлдвэрлэх тараах мөн боломжгүй. Гэвч асар хортой химийн зэвсгийг ашиглаад хүн төрөлхтөн өөрсдөө устгах зэвсэг хийгээд өөрсдөө устгахчвал бидний ертөнц сүрхээс ялгаатай гэж юу? Тийм учраас хим ба биологийн зэвсгүүд нь түрүүн дээр дурдсанаар шууд арга замаар биш ч дан байдлаар дэлхийг устгах чадамжтай зэвсгүүдийн нэг билээ. 3. Уур амьсгалын өөрчлөлт ба дэлхийн дулаарл. Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн экосистемийг үнцээр өөрчлөх чадвартай нэгэн аюул бөгөөд үүнийг үүсгэж байгаа хамгийн том хүчин зүйл бол хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаа билээ. Хүний буруу үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийнхээ хэмжээ нэмэгдснээр дэлхийн дулаарл эрчимчиж цаг агаарын эрсдэс үзэгдлүүд улам ихсэж экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж байна. Температур нэмэгдэхийн хэрээр туйлын мөсөн бүрхүүл хайлж далайн түвшин дээшилснээр намдуур газруудад байрлах олон 10 хоног цорын газрууд усан давтах аюул магадaltaй. Ингэж цаг уур нь хурдан өршлөгснөөр зарим зүйлүүд устдаж үгүй болж үүний нөлөөгөөр экосистем тэнцвэртэй байдал алдагдаж зүйлүүдийн сүрэл мөнхөх магадaltaй байлээ. Мөн далайн усны хүчлэг нэмэгдэж далайн амьдралд ноцтой нөлөөлж шүрэн эргүүд сүр эргийн бүсдэх амьдрал устгах боломжтой. Температурын өөрчлөлт нь цаг агаарын төлөв байдал өөрчлөгдөх ба гангайчиг үеэр хар салхи, ой хэрийн төмөр зэрэг байгалийн гамшигын үзэгдлүүдийг улам нэмэгдүүлсээр байна. Цаашлаад үүнээс үүдэж хөдөө аж ахуйн бүсүүд сүлжиж, ургацын гарчмоордож, хүнсний аюулгүй байдал занал хийж, үүнээс үүдэн хүн амын дөрвөлт явагдаж, нийгмийн тогтворгүй байдал зөрчил үүсгэж болзошгүй. Уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн аюултай үр дагавар нь мөнх цэвдэг хайлах явдал юм. Цэвдэг гэдэг нь хөрсөн дор байдаг мөсийг хэлдэг юм шүү дээ. Дэлхийн цар цэцээр байдаг мөнх цэвдгүүд дулаархан ирээр хайсаар ихээхэн хэмжээний метан ялгарч гарах аюултай өгөөдхийн мөс хайлаг нарны цэцрийг ойлгох чадвар буурч уур амьсгалын өөрчлөлтийг улам эрчимжүүлэх магадaltaй. Ерөнхийдөө маш хурдтай цаг уур өөрчлөгдөж зун намар хоёр байхгүй болж мөнхийн хавар өвөлтөл үлдэнэ гэсэн үг юм. Зарим эрдэмтэд Венусийн синдром гэж нэрлэгдэх эргэл буцалтгүй цэгт хүрэх магадлалаас санаа зовж байгаа бөгөөд энэ үзэгдэл бол дэлхийг хэд халуун амьдрах боломжгүй болох явдлыг тодорхойлж байгаа юм. 4. Цар тахал.
Цар тахал нь дэлхийн хүн амд асар их хохирол учруулах чадвартай бөгөөд түүнд хамгийн аюултай тахлуудын нэг бол хар тахал нь 14-р зууны Европын хүн амын 3/1-ийг өгүүлж исэн түүхтэй. Биотехнологийн дэвшил хүн амын хэд өсөлт зэрэгээс шалтгаалаад хар тахлын эрсдлийг улам нэмэгдүүлж байгаа. Хамгийн аюултай боломж цар тахал нь өндөр халдварлах чанар ба өндөр эндэгдлийн төвшин урт нууц үеиттэй мөн халдварласан хүмүүс шинж тэмдэг илэрдэггүй байх халдаах чадвар байгалийн дархлаанд тусдахгүй. За тэгээд одоогийн эмчилгээ вакцинд эсэргүүцэлтэй шинж чанаруудыг агуулсан шинэ вирус байж болно. Тэгвэл уг цар тахлыг үүсгэж чадах өвчнүүд нь ихэнхдээ шууны томуу, коронавирус, эбола, нипах вирус зэрэг амьтны гаралтай. Учир нь эдгээр өвчнүүд нь амьтдад дасан зохицсон бол хүнд дасан зохицох чадвар нь өндөр байдаг гэж. Дээрээс нь уур амьсгалын өвчлөлт, ойн сүрэл, хүн амын өсөлт, тод суурин газрын тэл зэрэг нь хүн ба зэрлэг амьтдын харилцан үйлчлэлийг улам ихээр нэмэгдүүлж шинэ амьтны гаралтай халдвар төвчний эрсдлийг улам ихсгсээр дэлхийн хүн ам улам шивгүү болсноор шинэ вирус богино хугацаанд твэс төврөө тарах магадлал нэмэгдэж тагал хурдан тарах боломжтой болсоор байгаа. Тийм учраас нэг өдөр л хүний хэдхэн өдөр төхүүлж чадах өвчин гараад ирвэл нэг ёсонтой гайх зүйлгүй байх нь. 5. Солирын мөргөлт. Солирын мөргөлт дэлхийн амьдралд учрах хамгийн аюулын байгалийн занл хэллүүдийн нэг юм. Манай нарны аймаг анхлан үүснээс хойш томоохон хэмжээний астероид ба солирууд олон удаа дэлхийдээ мөргөлцөөр ирсэн билээ. Тэгвэл эдгээрээс манай гарагт хамгийн ихээр сүрэл дагуулж дэлхийн түүхийг өөрчилсөн солир нь ойролцоогоор 66 сая жилийн өмнөх одоогийн Мексикийн Юкатан хэмээх газарт унсан 10-аас 15 км диаметртэй Chicxulub солир юм. Эрдэмтдийн үзэж байгаагаар уг солир дэлхийдээ ирж мөргөлдсөнөөс болоод тухайн үед дэлхий дээр амьдарч байсан динозавра бус төрөл зүйлийн амьтдын 75% нь устж үгүй болж ижээ. Томоохон хэмжээний солирын мөргөл үе шаттайгаар асар их хэмжээний сүрлийг үүсгэдэг. Эхний шатнд солир нь асар өндөр хурдтайгаар тухайн газар ирж мөргөснөөс асар өндөр хүчтэй дэлбэрэлт болж 100 м гаруй өндрийн цунамиг үүсгэх болно. Бүр төсөөлөхөд амар гоц. Гэвч хамгийн аюултай үр дагавар нь үүний дараа илэрдэг. 2-р шатанд мөргөлтөөс үүсэн тоос үнсэн дэлхийн агаар мандалд очин хоримтлагдаж нарны гэрлийг халахалдаг бөгөөд ингэснээр жинхэнэ сүрлийг үүсгдэг байна. Яаж вэ гэхээр үндсэндээ нарны гэрэл байхгүй болмогц дэлхий дээрх ургамал цэцэг ногоо урхаа болж амьтад хоол хүнсний дутагдалд орон өлсөж өгөхүлээ. Мөн солир ирж мөргсөний дараа агаар мандалд ихээр хүхрийн нэгдлүүд тархаж хоримтлагдан хүчлэг бороо орон далайн нуур гол мөрнийг хүчиллэгжүүлж тэнгисийн экосистемийг тэр чигээр нь сүтгэж хайна. Дээрээс нь солирын мөргөлтийн дэлбэрэлтээс үүсэх дулаан дэлхийн гадаргуу дээрх ой моддыг цөмөөрөнгийн шатааж хаях чадaltaй бөгөөд үүний хажууд Сибирт жил бүр болдог ойн төмөр бол юу ч биш байгаа. Одоогийн шинжлэх ухааны тооцоололоор 10 км-ээс их диаметртэй солирын мөргөлтөнд дэлхийн бүхий л амьдралд ялангуяа хүндрэлтэнд үхлийн аюул учруулж болзошгүй байдаг гэж. Харин хүндрэлтнийг устгахад ердөөл 1-2 км-ийн диаметртэй солир хангалттай байдаг байх шүү. Одоогоор NASA болон бус сансрын агентлагууд ирээдүйд манай гарагтаа ирж мөргөлдөж болох аюултай солируудыг байнга ажиглан мөргөлтийг өөрчлөн илрүүлэх технологи хөгжиж байгаа ч одоогоор бидэнд уг солируудаас хамгаалах арга чарга гарч ирээгүй хэвээр л байгаа. Хэрв та Армагеддон гэдэг кинонд гардаг шиг ирж байгаа солирыг өрөмдөж устгах гэж бодж ивэл тэр нь Улаанбаатарын метротой адил бараг худлаа шүү. Тэг яг хөө солирыг устгах янз бүрийн технологийн гаргалгаа шийдлүүд бол гараал байгаа, дултаал байгаа. Иймээс солирын мөргөлт бол биднийг сүрүүлж чадах байгалийн аимшиг төвчин зүйлүүдийн нэг юм. 6. Супер галт уулын дэлбэрэлт. Супер галт уулын дэлбэрэлт нь хүндрэлтэн болон дэлхийн иргэншилд учирч болох хамгийн аюултай байгалийн аимшигтын нэг юм. Түүхийн туршид дэлхийд хэд хэдэн удаа супер галт уулын дэлбэрэлт болсон бөгөөд тэдгээр нь дэлхийн цаг урт маш хүчтэй нөлөөлж биологийн олон янзын байдал ноцтой хохирол учруулж байсан. Супер галт уулын дэлбэрэлт нь ердийн галт уулын дэлбэрэлтээс хэд дахин хүчтэй байдаг бөгөөд 1000 км3-өөс их хэмжээний материалыг агаар мандал дэлбэрэхтэй гаргаж чаддаг байна. Супер галт уулын дэлбэрэлтийн эхний үед галт уулын дотроос асар хэмжээний магна буюу хайлмаг дээшийг дэлбэрч гарна. Дэлбэрэлтийн үеэр их хэмжээний хий, үнс, чулуулаг зэрэг зүйлс зүгээр л агаарч идэгдээд гараад ирнэ гэж төсөөлтөө. Тэр нь бүр дээшээ шидэхдээ 10-аас 50 км өндөр хүртэл хүрэх чадвартай. Дэлбэрэлтийн дараа тархсан үнс нь газрын гадаргууг хувчиж нарны гэрлийг тусгаарлан дэлхийн температурыг бууруулдаг. Тийм учраас супер галт уулын дэлбэрэлтээс бидэнд үзүүлэх хамгийн аюултай нөлөө нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлт юм. Хэрв та яг одоо энэ бичлэгийг үзээд байж байгаа энэ үед Yellowstone, Tobo, Cape зэрэг супер галт уулууд дэлбэрсэн тохиолдолд тухайн уус даяар нүүлгэн шилжүүлэлт хийх шаардлага гарч шинжлэх ухааны технологийн дэд бүтээс удирдлагын системүүд бүгдээрээ устдаж дэлхийн эдийн засаг уналтанд орж хүн амын тоо эрс багасна гэд төсөөлөд үзтээ. Үүнээс үүдээд бүр бидний мэдэж буй иргэншил бүр мөсөн устгах эрсдэлтэй бөгөөд амьд үлдсэн хүмүүс хүнд хэцүү нөхцөл удаан хугацаагаар амьдрах шаардлагатай болно. Нэг ёсондоо Улаанбаатар шиг нөхцөл байдал л та. За яг энэ бол жок л байсан л да. Ойлгоорой. Хэдийгээр энгийн галт уулын дэлбэрэлтэнд хүнд төрөлтөн бүхэлдээ устгах магадлал бага байдаг ч супер галт уулын дэлбэрэлтэнд дэлхийг тэр чигтэнд дөргиож бидний мэдих орчин үеийн амьдралын хэм маягийг бүхэлд нь устгах боломжтой. Тийм учраас шинжлэх ухаан ба технологийн дэвшлийн ачаар бид супер галт уулнуудыг хянах урьдчилан таамаглах чадвараа нэмэгдүүлсээр байгаа хэдиж энэ бүхэн хангалтгүй байж мэдэх юм. Ийм супер галт уулнууд бол биднийг сүрүүлэхээр хүлээж өгч хэмээгүй цагтай тесрэх бөмбөг л гэсэн. 7. Нарны шуурга.
Нарны шуурга нь нарны гадруугаас үүсдэг маш хүчтэй цахилгаан соронзон долгионууд юм. Нарны шуурга нь нарны хит ягаан туяа, рентген туяа зэрэг хэлбэрээр асар их эрчим хүчийг огт руу цацруулдаг бөгөөд энэ нь нарны аймагт гаригуудыг очин мөргөж янз бүрийн харилцан үйлчлэл явуулдаг. Жишээлбэл дэлхийн гариг дээр амьдрал үүссэн нэг нөхцөл нь нарны шуурганаас хамгаалдаг хүчтэй соронзон оронтой байсныг бөгөөд үүний ачаар амьд организмуудыг үүсч хөгжиж. Шүн дунд дэлхийн хой тагас үзэгдэг туйлын туяанууд нь үнэндээ нарны шуурга дэлхийн соронзон орон агаар мандалтай харьцаж буй нэг хэлбэр юм. Учир нь нарнаас ирж буй цацрагууд дэлхий дээр ирэхдээ шууд соронзон оронтой харилцан үйлчлэл үзүүлж агаар мандал руу орж чаддаггүй ба тэр нь бидний нүдэнд олон янзын гэрэл мэтээр харагддаг. Гэвч хүчтэй нарны шуурга болбол дэлхий дээр бараг электрон тоног төхөөрөмжүүд бүгд ажиллахаа болж эвдэрдэг. Үүнд сансар тугаа хэмэл дагуулж орно гэдгийг санаарай. Хэдийгээр мөн өмнөх шиг нарны шуурганаас болоод дэлхийн гариг шууд сүрээд хүндрэлтэн устж өгөө болохгүй ч гэсэн нарны шуурганаас үүдэлтэй тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлүүд нь бидэнд ихээхэн хор нөлөөг авчирч чадна. Ерөнхийдөө нэг л эвгүй өдөр таараад хүчтэй нарны шуурга тохиолдвол манай гаригийн бүх электрон зүйлс эвдрээд сүрээд бид эргээд хүн нэгдлийн үедээ очно гэсэн үг. Тэгвэл хүндрэлтэн байгалийн давгчгүй хүчин зүйлүүдийн улмаас ёстой л хамраараа газар шаах билээ. Бидний орчин үеийг мөхөж чад гэмгүй шуурга хүндрэлтэн томоохон эрсдлийг үүсгэж байгаа. 8. Дэлхий тойрог замаас гарах. Дэлхийн нарны тойрог замаас гарах үйл явдал нь хүндрэлтний орчин тогтнол учирч болох хамгийн аимшигтэй зүйлсүүдийн нэг юм. Хэдийгээр дэлхий тойрог замаас гарах үзэгдлийг маш бага магадaltaй гэж үздэг боловч ийм үйл явдал тохиолдвол үүсэх үр дагаврууд нь бидний төсөж чадхаас ч илүү амар байх болно. Дэлхийн нарнаас ойролцоогоор 149.6 км зайд байрлах доктортой эллипс хэлбэрийн тойрог замаар хөдөлдөг. Энэхүү тойрог замын доктортой байдлыг жилийн турш дэлхийн нарны тойрог замыг 107 км/цаг буюу секундэд 30 км-ийн хурдтайгаар тогтоон барьж байдаг. Хэрв ямар нэгэн шалтгаанаар дэлхийн тойрог замын чиглэл гинтхэн өөрчлөгдөж дэлхийн тойрог замаас гарвал үндсэн хоёр хөлбөр үүсч болно. Дэлхийн нарнаас хол буюу гадагш эсвэл нарны чиглэл буюу дотогш гэсэн чиглэлээр шилжиж өөр байрлалаар нарыг тойрон ирэх болно. Гадагш чиглэлд тойрог замаас гарвал дэлхийн айжмаар хурж улмаар хөлт хүл явц эхэлнэ. Эхлээд дэлхийн гадаргуу дээрх далайн нуур гол мөрний бүх ус хөлднө. Температур буурахын хэрээр хөрсөн дагуулгадах чийг хөлдөж ургамлын амьдрал айжмаар устгална. Цаашдаа дахиад нэг хугацаа шаардахгүйгээр дэлхийн гадар хөрч агарын найрлагдах хүчил төрөгчийн хэмжээ багас. Амьсгал бүхэн амьд организмууд үхэж эхэлнэ. Эцэстээ дэлхийн температур нь хас 270 Цельс хүртэл буурч нийт гадаргуу хатуу мөс хэлбэрчилж дэлхий бүхэлдээ хөлдсөн үхмэл гариг болж хувирна гэж та төсөөлөд үзтээ. Нөгөө төгөр хэрэг тойрог замаас нарны чиглэлд буюу дотогшоо чиглэлд гарвал тест өөр нөхцөл байдал үүсэх бөгөөд үр дагавар нь илүү хурдан бас аимшигтай явах. Хэрэг дэлхийн нартай улам ойрхон болвол температур хурдтай өсөж дэлхийн далай тэнгис нуур голын ус ууршиж гадаргуу дээрх их хэмжээний усны уур чийг хөрөмтлөгдөнө. Үүнээс үүдээд ургамал амтан хүмүүс халалтын улмаас үхэж эхэлнэ. Нарлаа улам ойртохын хэрээр дэлхийн температур улам ихсээр байх бөгөөд сүүлдээ бүр хадчилуу хайлах хэмжээнд хүрнэ гэхэд амар гоцтой. Тэгээ сүүлдээ нартаа илүү бүр ойрцоор байгаад аяндаа шатаад устгах гэжээ. Гэвч ийм зүйл болтол хол байгааг эрдэмтэд аль хэдийн батлан харуулсан байдаг үлээ. Одоогийн судалгаагаар дэлхийн нарны тойрог замаас маш доктортой найдвартай байрладаг бөгөөд эх хэдэн тэрбум жилийн хугацаанд нарны тойрог замаас гарах магадлал бараг байхгүй гэж үздэг. Тийм болохоор та маргааш өдрөл дэлхий тэнцэн сүм шиг тойрог замаас гарчихна гэж бүү санаа зовоорой. Гэхдээ ийм зүйл бол бид бүхэлдээ устж үгүй болно гэдгийг бас төсөөлж ярьлаа. 9. Харь гаригийнхны дайралт. Харь гаригийнхны дайралт нь хүндрэлтний орчин тогтноход учирч болох хамгийн ноцтой занал хэллүүдийн нэг болох хэдиж хэдий бодитоор нүрлэх нь ихээхэн маргаантай байв. Харь гаригийнхны дайралтыг хөвчний шинжлэх ухааны уран зөгнөлт өрсөлдөг боловч бодит амьдрал дээр ийм үйл явдал тохиолдвол үүсэх үр дагаврууд нь таамаглагшгүй бөгөөд хэрэв үнэхээр болчихвол дэлхийн хэмжээний асар их өөрчлөлтүүд үүсэх боломжтой. Харь гаригийнхны дайралт нь ерөнхийдөө технологийн хувьд хэдэн 100 мянган жилээр илүү гарууд ирээд дэлхийг эзэмших колоничлох эсвэл ментийн зөрөөг дайраад унана гэсэн үг юм. Дээрээс нь харь гаригийнхны технологи нь бидний одоогийн ойлголтоос давсан хэд хөгжсөн байж болох тул эсэргүүцэх боломж бараг байхгүй ч гэж болно. Ийм дайралтын эхний шат нь харь гаригийнхны эхлээд дэлхий рүү чиглэсэн томоохон хөлөг онгоцуудаар ирэх магадлалтай. Эдгээр хөлгүүд нь одоогийн бидний хамгийн том тооцогдох хөлгүүдээс олон 100,000 дахин том байж болох бөгөөд сүүлийн үеийн технологиор бүрэн тоноглогдсон байх магадлалтай. Дэлхийд ойртохын хэрээр тэд урьдчилан дэлхийг тандаж хүндрэлтний хариу үйлдэлийг шалгах эсвэл шууд дайралт хийхээр газардаж болно. Харь гаригийнхны шууд дайралтын үед дэлхийн томоохон хотууд, цэргийн бааз, засгийн газрын байгууламжууд, цахилгаан эрчим хүчний үүсгэрүүд гэх мэт стратегийн ач холбогдол бүхий газрууд нь тэдний анхны байгуулах магадлалтай. Ганцхан секундын доторч бидний устгаад хайчгаж байж болно. Цаашдаа харь гаригын дэлхийн цэргийн хүчийг хэлбэрхэн дарж, засгийн газруудыг устгаж жинхэнэ паникийг үүсгэх болно. Гэвч зарим харь гаригийнхан дэлхийд суурьш бидний нөөц байдлыг ашиглахаар шийдвэл дэлхийн экосистем өөрчлөгдөж тэд өөрсдийн амьдрах орчин уур амьсгал тохируулан дэлхийн агаар ус өрсийг өөрчлөх боломжтой. Энэ үйл явц нь биоинженерчлэл эсвэл хиймэл уур амьсгалын өөрчлөлт гэх мэт технологиудыг ашиглах замаар явагдаж болно. Үүний үр дүнд дэлхийн экосистем нь тэдний гаригийн нөхцөлд илүү төхөж харин хүн төрөлхтөнд илүү тохиромжгүй болж өөрчлөгдөнө. Харин энэ бүхнээс үүдээ хүн төрөлхтөнд нэг бол бүрэн устгаж эсвэл боочлолд ороод харь гаригийнханд үйлчлдэг болчих магадгүй. Харь гаригийнханд дээр ирсэн зүйлүүдээс хамгийн магадлал
багтай биелэгдэшгүй мэт байж болох ч нэг өдөр дахиад ирэхээ бас үгүйсгүй харахгүй юм да. Тэ? 10. Вакуумын цоролт. Вакуумын цоролт нь физикийн хамгийн аимшигтэй цаашлаад хүн төрөлхтөн болох бүх материаллык орчлонд учруулж болох хамгийн аюултай үзэгдэл хэмээн тооцогд. Энэ үзэгдэл нь орчин үеийн физикийн онолын дагуу маш бага магадaltaй боловч үүний үр дагавар нь бүхнийг устгах эсвэл эцэслэх шинжтэй байх бол вакуум цоролт гэж юу вэ? Квант физикийн дагуу бид өнөөдөр амьдарч буй орчлон хуурмаг вакуум буюу тогтворгүй энергийн төлөв байдалд оршин байна гэж үздэг. Энэ төлөв байдал нь тогтвортой жинхэнэ вакуумын төлөв байдлаас илүү өндөр энергитэй бөгөөд зарим квант онолчдын үзэж байгаагаар энэ бол аль нэг цэгт аль нэг үед задарч бага энергитэй тогтвортой төлөв байдал шилжих боломжтой юм. Үүнийг энгийнээр хийсэн шар харахтай адил гэж ойлгож байна. Хийсэн шар доторх агаарын дараалал дотор талаасаа шууд зад буудчихдаг шүү дээ. Тэгвэл манай орчлын ертөнцид нэг тийм хийлдэг шар байна гэд бодоод үзье. Үүнтэй адил вакуум орчин цахилгаан соронзон орон хэд өндөр болсон үед гинт цахилгаан дамжуулалт үүснэ. Энэ цахилгаан нь оч үсрэхтэй адил бөгөөд гинтийн хүчтэй гүйдэл дамжснаар богино залгаан мэт үзэгдэл бий болох болно. Өөрөөр хэлбэл гадарга хэд их даралтыг даахаа болж вакуум орчин дахь цахилгаан талбай тодорхой хязгаараас давах үед гинт цахилгаан дамжуулалт үүсч вакуумын цоролт үүсэх боломжтой. Үүнээс үүдээд ганцхан дэлхийч биш манай орчин ертөнцид тэр чигтээ сүнэж үгүй болох бөгөөд хүмүүс зүгээр л хоморгонд нь устдаж алга болох нь. Хамгийн аимшигтай нь бидний хувьд энэ ямар ч мэдгэдэггүйц сануулга анхаарал өгөхгүйгээр бүр анзаарагдахгүй гинт тохиолдох юм. Гэвч сайнаар бодвол квант физикийн тооцоололоор энэ бүх үйл явдал тохиолдох магадлал асар бага бөгөөд тэрч байтугай хэрэг энэ үйл явдал тохиолдох магадaltaй байсан бол аль хэдийн өнгөрсөн хэдэн тэрбум жилийн хугацаанд болоод өнгөрөх буюу та нарын бичлэгийг үзэж суухгүй байх байлаа. Тиймээс судлаачдын тооцоогоор энэ үйл явдал нэг дэлхийн насны хугацаанд тохиолдох бараг боломжгүй гэж үздэг. Ийм энэ бичлэгийг үзээд та лааш ертөнцөө бэлдээд уулын мухарт гэр бариад нуугдах шаардлагагүй шүү. Гэхдээ л бүх ертөнцийг үгүй хийж чадхаар ийм их хүч оршин байна гэдгээр бас лаймчтай шүү те. За ингээд хүн төрөлхтөн сүрэлж болох магадaltaй 10 таамаглалыг хэрвээ яах вэ гэсэн үгнээс та хүн төрөлөө хэрвээ сонирхолтой санагдсан бол та бүхэн лайкадаа subscribe хийгээрэй. Дараагийн дугаараар бас нэлээд сонирхолтой сэдвийг оруулах болно. Хүлээж байгаарай.